Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. MNBC кабелийн телевизийн борлуулалт суурилуулалтын ажилтан цогт байна. Би өнөөдөр та бүхэнд MNBC кабелийг хэрхэн антентай холбох, сигналаа тохируулах зааварчилгааг хүргэх болно. MNBC иж бүрэн төхөөрөмжийн дотор маань 10 м кабелийн утас 2 ширхэг толгой, антен болон антенны хүлээн авагч, антенна тогтоох хомуучиг болт, хүлээн авагч төхөөрөмжийн дотор маань болохоор удирдлага, карт, HDMI залгуур, мөн нөхөж ухрааж үзэх боломжтой флаш диск зэрэг багтана. MNBC кабелийн хувьд ухсар суурилуулахад хялбар Улаанбаатар хотын аль ч бүсэд зөөвөрлөн ашиглах боломжтой. Одоо та бүхэнд антенна хэрхэн ухсрах зааварчилгааг харуулъя. За антенна ухсрахдаа антенныхаа их биеийн дээр сигнал хүлээн авагч ухсарч өгнө. За сигнал хүлээн авагч маань болохоор урагшаа харсан сумтай байгаа. Үүнийг болохоор сигнал хүлээн авагчигт харуулж ухсарч өгнө. За тэгээд болтын сайтар чангалж өгнө. За тэгээд дараагаар нь болохоор антенна тогтоох хомуучгаа боож өгнө. За хомуучг тогтоогч маань болохоор энэ байна. За хомуучг төмөр маань байна. За тэгээд хомуучныхаа 2 болтыг сайтар чангалж өгнө. За одоо антенна ухсрахад бэлэн боллоо. Антенна болохоор дараагаар нь кабелийнхаа утастай болтын сайтар чангалж өгөөд төхөөрөмжөө холбоход бэлэн болно. Дараа нь гадаах антенна хэвтэй байралтайгаар хөдөлгөөнгүйгээр тогтоож өгнө. Хүлээн авагч төхөөрөмжөндөө зурагт руу дүрс дамжуулах HDMI холболтоо залгаж өгнө. Гаднаас орж ирсэн антенны кабелаа антен хэсэг залгаж сайтар чангалж эргүүлж өгнө. Үүний дараагаар смарт карта хүлээн авагч төхөөрөмжөнд хийхдээ ялтас хэсгийг доош харуулж сумны дагуу карта хийнэ. Хүлээн авагч төхөөрөмжөө антентайгаа холбосны дараагаар антенны сигналаа шалгахдаа MNBC удирдлагынхаа меню товчлуур дээр дарж хажуу тийшээ гүйлгээд сууг хайх цэсний гараар хайлтын хэсгийг сонгон огтарна. Гараар хайлтын хэсэгт нийт суугийг 20-20-оор багцлсан давтамжууд харагдана. 43-аас 48 хүртэлх давтамжийн суугууд тус бүрдээ чанар болон RF level гэсэн хэсгүүдийн бөмбөлгүүд дүүрэн доктортой байвал антенны сигналыг хэвийн сайн байна гэж үзнэ. Үүний дараагаар удирдлагынхаа exit буюу гарах товчлуур дээр дарж сууг хайх хэсгийн автомат хайлтын хэсгийг сонгон огтарснаар бүх суугууд автоматар хаягдаж орж ирнэ. Зааварчилгаа видео маань энэ үрээд дууслаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. Танд амжилт хүсье.